За сайн мэцгэнэ. Болонгийн мэрийн тайм зөвхт тавтай марлнаа. За өнөөдөр 7 хоногын мэрийг 6 сарын 30-наас 7 сарын 6-ны хүртэл амар хотлоо болох вэ гэсэн. Энэ мэрийг та сайн одоо энэ дөрвөн картаа сайн харж байгаа сэтгүүлчин татагдаад карта сонгороо 1 2 3 4. За ингээ өнөөдөр би ингээд удахгүй наадам болох гэж болохоор ингээ хөрх юм гэрээр юу хийчлээ? Одоо чимээ хийлээ. Ширээгээ ингэж чимгэлээ цэцэг ингээ гэр. Муу одоо надтай холбогдох хүсэлтэй хүмүүс одоо ховийн мэрэгч юм уу скол ингээ санал хүслээ тэ хэлэх хүмүүс яхам бол миний фэйсбүүкийн мессенжерээр бол надтай холбогдож болно шүү. Муу одоо ховийн зүйл одоо хүн орондын харилцаа ч юм уу тэ ажил төрөл дээр ч юм уу хийхээс гадна муу сүнслэг мэрэг бол хийлгэж олно. Сташид одоо ямар одны одоо өөр вэ гэдэг ч юм уу скол үнэхээр энэ хүнтэй одоо соул мэд ч юм уу ихэрдүүл муу юм уу биш юм уу яагаад ингэж ямар нэг одоо шалтгаан олохгүй байгаа хүмүүс ч гэсэн тий одоо тэднэр дээр бас юм ховийн тэмдэглэрэнгүй мэрэг хийж өгч олно. Тэгээд миний одоо үнэхээр иймэрхүү хүсэлтэй хүмүүс ахын бол тийм заавал ховийн мэрэгч гэлтгүй ямар нэгэн санал хүсэлтэй басна тий наашаа бичиж байгаа тийм болно шүү. Би тий чадчих нэгээр бол хэд хариулна. За ингээд сонголтоо гэрээ 1 2 3 4. За нэгдүгээр карт юм зурагтай байна. За хоёрдугаар карт. За гуравдугаар карт. За дөрөвдүгээр карт. За сонголтоо гэрээ. За ингээд нэгдүгээр карт сонгосон нэмэрийг эхлэе. 6 сарын 30-наас 7 сарын 6-ны хүртэл одоо ямар худлаанаг болох вэ гэсэн юм мэрэг гэж байгаа. За ингээд бүх картуудаа зэрэг нэгдсэн. Том. За ямар хөө картад гарсан байна. За ингээд эхнээс нь за энэ 7 хоногт юу чухал болох вэ гэх юм бол ямар сэдвтэй те ямар чухал болох зүйл их юм бол ер нь бол нийгмийн харилцаанд те айгу олон ингээд тийм баяр хүргээд хүндлээд те хүндлийн зам гэсэн юм гартахгүй. Тэгэхээр зэрэг тийм нийгмийн харилцаанд ямар нэгэн боломж ол гарч магадгүй гэж бодож байна. Тийм та энэ 7 хоногт одоо бусдын хүндлэл зөвшөөрлийг те одоо бусдын дэмжлэг ч юм уу одоо тиймэрхүү зүйл авч магадгүй юм байна. Мөн ингээд та өөрөө те олон хүнд одоо тий айгу олон хүн бац айгу олон хүнд хөөрх ажил одоо бусдыг тийм урамшуулсан байж магадгүй. Тэгээд одоо энэ 7 хоногт та одоо бусдын хүндлэл тий хүлээн зөвшөөрөлт дэмжлэгийг тий нэлийн хүртнэ гэж гарч байгаа шүү. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт юу чухал болох вэ гэх юм бол одоо өөрийгөө тий одоо зөв үнэлж тий бусдад ч гэсэн айгу сайн сайхныг одоо тий түгээх тэр зүйл айгу чухал болж магадгүй юм байна. За тэгээд за энэ 7 хоногийн сэдв. Тэгч энэ 7 хоногийн уур амьсгалыг харъя гэж бодож байна. Уур амьсгал дээр энэ хоёр карт гарсан. Тэгэхээр ер нь бол уур амьсгал энэ 7 хоногт ямар нэгэн зүйлийг дуусгах эсвэл ингээд бүр ингээд цэвэрлээд янзлаад тий эмхлээд дуусгах ямар нэг юм дуусгах цэвэрлэх гэсэн ийм энерги байна. Тий эсвэл та өөрийнхөө тий хуучин тий энергийг суллаж тавих тийм үйл явц өрнөн гэдэг ч юм уу тий. Ямар нэг юм ингээд гой цэвэрлээд эмхлээ цэгцлээд ингээд дуусгаад тий. Ингээд тавих иймэрхүү уур амьсгал харагдаж байна. Энэ картнаас энэ картыг ингээд харах юм бол ер нь бол тий та ажил үүстэй жоохон амбицтай хандаж магадгүй. Амбицтай гэж хэлэх одоо юу гэдэг юм. Би ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэсэн ажил нэлээ өндөртэй өөрөг зорилгоо өөртөө тавьсан гэдэг ч юм уу. Тэг ажил үстэй нэлээ амбицтай хандах муу айгу тийм ажил үстэй айгу туршлагатай байх тий туршлагатай хандах энэ 7 хоногт муу эсвэл тэргүүрээ дамжуулаад хин нэгэнд одоо туслах чадвартай байх. За ямар ч юм уур амьсгал байна. Ямар нэг юм янзлаад одоо цэвэрлээд ямар нэгэн зүйлийг дуусгаад хуучин энергийг суллаж тавиад тэгээд ажилдаа тий нэлээд туршлагатай тийм бас нэгэнд туслагч тийм одоо чадвартай байж магадгүй гэсэн байна. За ямар ч юм уур амьсгал гарч ирлээ. За тэгээд
нэгдгээс бүтэнсэ өдрийн хүртэл одоо нэг хоногоор нь уур амьсгалын эдгээр картуудаас харъя гэж бодож байна. За нэгд өдөр болохоор зэрэг нэгд өдөр бол ер нь аль зэрэг юм амжуулах тийм. Хоёроос дэш юм те одоо хоёр зүйл ч юм уу те одоо зэрэг юм амжуулах тийм. Тэр өдрийнхөө ажил үйлсийг бол ер нь ингээд чадамгаар та хийж магадгүй. За тэгээд за хоёр дахь өдөр болохоор зэрэг тэг ер нь нэлээд хөдөлгөөнтэй өдөр байна. Хоёр дахь өдөр ямар ч гэсэн нийт тийш явах ч юм уу шилжин явах хөдлөх ямар ч байсан та нэг байранда ч мөнгө байгаад тахгүй нэлээд шилжилт хөдөлгөөн хийсэн ч юм уу иймэрхүү өдөр болж магадгүй байна. За 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр болохоор нэг жоохон 100% ингээд хүч чадлаа гаргаад бас гүнdig жоохон тийм зууралцсан байдал байна. Одоо ямар нэгэн юм та тий нэлээ зууралцсан байдалтай үргэлжлэх, жоохон сунжрах ч юм уу тий. Тэгээд яхаа мэдхгүй байх гэх мэтлээ. Жоохон нэг тиймэрхүү тий яг бодтой 100% яачих байгаад байхгүй нэг тиймэрхүү энерги харагдаж байна. 3 дахь өдөр 1 2. За 4 дахь өдөр болохоор зэрэг тэг ер нь бол 4 дахь өдөр эв найртай ихтгэлцлийн харилцаа бол байна. Ер нь хөндлүүлэх эсвэл та өөрөө ямар нэгэн хүний хөндлөх ч юм уу те. Магадгүй та өөрөө бас олон хүнд хөндлөгдөх. Тийм нэг тиймэрхүү ямар нэг эв найралтай ихтгэлцлийн харилцаа хөндлөгдөх иймэрхүү гоё уур амьсгалтай өдөр байна. За тэгээд за 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр жоохон сэтгэлийн хөдөлтөө хит автаж магадгүй юм шиг картана. Тэгтээ нэг үжлэх хөвлөөр одоо бусад хүмүүст талан та өөртөө ч юм уу хитрхи одоо зөөлөн андах эрхлүүлэхтэй бусад хүмүүсийг эрхлүүлэх эсвэл өөрийгөө ч эрхлүүлж магадгүй. Ямар ч нэг тийм хитрхи ингээд бүр ингээд сэтгэл хөдлөлтөө автаал амар зөөлөн андаал ингээд эмиг өөрийгөө ч юм хүмүүсийг ч юм ингээд эрхлүүлэх нэг ийм хандлага байна. Ийм уур амьсгалтай өдөр байна. За тэгээд гэтээ нэг зөв програм амжилттай зүгээр яг ийм уур амьсгалтай өдөр байна л гэсэн үг заашлаа. Тэгчээд хагас өдөр болохоор зэрэг хагас өдөр нэг жоохон өөрийгөө зэмлэх гээд байж магадгүй. Өөрийгөө зэмлэх өөртөө жоохон тий би яагаад ингэхгүй байна гэдэг ч юм уу жоохон нэг өөртөө нэг жоохон тийм харамсал ч юм уу тий яг энэ жижиг шажиг зүйлээж магадгүй. Яг л жижиг карт болохоор тий жижиг аркан гарсан болохоор өөрийгөө зэмлэх жоохон өөртөө харамсал ингэдэгээс гэдэг ч юм уу нэг тиймэрхүү харамсал болж байгаа юм байна. За тэгээд бүтэнсэн өдөр болохоор зэрэг бүтэнсэн өдөр яг нэг тийм өөрийгөө жоохон өрөвдөхгүй байж магадгүй. Би ч ямар ч өрөвдмөр юм тийм дээ гэдэг ч юм уу. Одоо гэдэг нэг жоохон өөрийгөө өрөвдөн бодох гэдэг ч юм. Эсвэл ингээд эсвэл одоо жижиг шажиг зүйлийг амар сүртэйгээр хүлээж авах. Жижиг шажиг зүйл дээр амар томоор ингээл авч үзээл дээ. Тэгэх гээд магадгүй юм байна. За тэрэн дээр анхааралтай байх гайг байх гэж бодож байна. За ингээд бүх одоо нэгдгээс бүтэнсэ өдөр хүртэл ингээд өөрөө амьсгалаа ингээд хэллээ. Тэгчээд энэ 7 хоногт танд одоо Сахиусан тэнгэрийн мессеж энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй Сахиусан тэнгэрийн мессеж. Энэ чимээг өгсөн бааз лист сонсооч гэсэн. За энэ одоо таны Сахиусан тэнгэрийн мессеж гэх юм бол танд юу хэлж байгаа нэхлээр зэрэг гоё зүйл хэлж байгаа шиг санагдав. Гоё гэж хэлэх нэг тийм айгуу тийм татанчилсан байдлаар ингээд танд хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд бол тий айгуу татны байдлаа тий одоо Сахиусан тэнгэрийн мессежийг одоо унших юм бол одоо хайрт минь та одоо бидний тусламжийг ирж хайсаар байна уу гинэ. Таныг хайрт минь гэж юм байна шүү дээ. Тий одоо та бидний тусламжийг ирж хайсаар л байна гинэ. Одоо бид тантай хамт байгаа. Бид чамд ингээд ер нь ингээд хариултанд чинь хариулт өргөлж өгдөгөө. Гэвч одоо таны одоо оюун санаа дуу чимээгээр айгу дүүрэн байна. Айгу өөр юм бодоод байгаа юм л да.
Тийм одоо таны оюун санаа чинь одоо дуу чимээ янз бүрийн жижиг зүйлсээр аяг дүүрэн байна тий. Нам гүнбэ гэнэ. Нам гүнбэ анхаар одоо бид таны зүрх сэтгэлээр чинь ингээд амжуулан тантай ингэж ярьж байгаа шүү гэнэ. Тэг ямар ч гэсэн ингээд чимээгүй байгаад ингээд сонсоо гэж юм байна. За ямар ч гэсэн их гой сахиусны ингэр мессеж байна. Та яг толгоор аюух юм ингээл бодоол хайгаал ингээл байгаа юм л да. Гэвч бол хайсны үгүй тий. Бид тантай хамт тий. Аль үшээ хамт байгаа. Тэг ер нь бол тийм ингээд оюун ухааны таны ингээд дуу чимээгээр ингээд дүүргээд байна. Нам гүн бай. Анхаараа ингээд зүрх сэтгэлээр чинь дамжуулж ингээд бид нар тантай ярьдаг шүү. Тэг хариултуудад чи өгдөг шүү гэж иймэрхүү зүйл танд энэ 7 хоногийн одоо мессеж дээр өгч гэнэ гэж бодож байна. За нэг өөрийнхөөроо тийм хүлээж аваад авчихъя. За тэгээд энийг тавьчаад танд одоо сонголтын картнаас бас мессеж авъя гэж бодож байна. Энэ 7 хоног танд хэрэгтэй мессеж friendship найз тийм нөхөрлөх юм карт. Тэгэхээр зэрэг сонголтын картны энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж юм бол ер нь л энэ нөгөө нэг энийг ингээ харах юм бол тий найз нөхдөөгөө хамт хөгжилдөг цагийг одоо 6-аатай өнгөрөөх тий одоо найз нөхдөөгөө уулзах тийм уулзалтыг бол тавлаараа гэж аахгүй найз нөхдөөгөө хамтдаа цагийг хөгжилдөг. Заавал найз нөхдөхгүй тий хүмүүстэй тий тийм цагийг 6-аатай өнгөрөөхтэй уулзалтыг ер нь ингээ тавлаараа гэж ийм картын тий энэ картыг харах юм бол энэ зургаас нь одоо ахмад ер нь бол хөгжилдөх нь одоо сэтгэлээ хөнгөрүүлэх нэг юм цэвэрлэгээ болдог шүү. Тэнгэж аам байна. Ер нь бол энэ 7 хоногт инээж хөхөрч тэг зүрх сэтгэлээ хуваалцаж тэг хүмүүстэй мөн хөнгөн уур амьсгал тэг мэдрэх нь одоо танд тэг энергийн хувьд ингээд цэвэрлэгээ болно шүү. Тэг ганц удаа ч гэсэн тэг хөгжилтөө байгаараа тэг хөгжим сонс одоо хүмүүстэй тийнэд хөөрөөр те амьсгалаараа гэсэн байна. За ямар ч байсан энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй мессеж гэсэн чи юм карт авлаа. Ийм карт та өөрөө сонгосон байна. Тийм. За ингээд одоо бүх картуудаа тийм тайжлууллаа. Ингээд одоо үнэхээр таарад таалагдсан бол тийм лайк тарахаа бити мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс авах юм бол хүмүүстэй ингээд тийнэж хөгжилд ингээд сэтгэлээ хөнгөрүүл гэсэн болохоор зэрэг тийм одоо хоёроос дэш хүний эмоц дараараад гэх юм бол та айгу олон үнтэй гоё ингээд хөгжилдөөл тийм айгу олон хүмүүс аазтай. Одоо тэгээд дараагийн 7 хоног айгу гоё хөнгөн хөгжилтэй айгу сайхан байхыг бэлэгдээд хоёроос дэш хүний эмоц дараараа ямар ч хүн байсан болно. Хүний эмоцтэй эмэгтэй эрэгтэй ямар ч хүн байж болно. Тэгэх юм бол одоо нэгдүгээр картыг сонгосон бөгөөд өөрийнхөө 7 хоногийг одоо сайнаар бэлэгдэж байна. Мөн намайг дэмжиж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд 20 дугаар картыг сонгосон юмыг эхлэе. 6 сарын 30-наас 7 сарын 6 хүртэл амархан 7 хоног болох юм. За ингээд бүх картуудаа зэрэг нэгдсэн. За амархан гоё картууд гарсан байна. За ингээд хамгийн ихний нэгдүгээр картаар одоо таны энэ 7 хоногийн сэдв юу чухал болох вэ гэдэг дээр татсмаа. Тэгээд бүтээлч орлого гэсэн юм гоё карт гарсан байна. Энэ ингээд үзүүлэнд ингээд тавьсан юм шиг байна. Тийм ингээд тавиад гаргацсан юм шиг. Тэгэхээр энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг ер нь бол та өөрийнхөө одоо хийж бүтээж байгаа зүйлээ зөвхөн одоо тийм энэ шийдэ урлагийн хүмүүс биш шүү дээ. Зөвхөн ямар ч хүн байж болно. Юу ч хийж болно. Ямар ч байсан хийж бүтээж байгаа ажил үйлсээ ч юм хийж бүтээж байгаа зүйлээ ингэж гадагш нь илэрхийлж гаргах, тавих тэр айгу чухал аж магадгүй юм байна.
Тийм та ингээд одоо заавал одоо би болоог төгс олоог юм чи одоо юу гаргаж болохгүй энэ гэхгүйгээр ер нь ингээд төгс бишээсэн ч хамаагүй ингээд одоо та өөрөө хийж бүтээж байгаа зүйлээ хүмүүс гаргаж үзүүлэх, гаргах ил гаргах. Тийм тэр аяг чухал болох юм одоо болох юм шиг байна. Ийм гат гарч болохоор тэгээ ер нь аль таны одоо бүтээлтэй хийж бүтээж байгаа зүйл ингээд бусдад одоо урам зориг өгдөг ийм зүйлээс магадгүй. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт одоо ямар нэгэн зүйл эхлүүлэх, бүтээх, гаргах тий. Энэ зүйл аль нэлээд чухал аж магадгүй юм байна энэ 7 хоногт. Тэгээд ер нь аль тийм бүтээлч байдал гэдэг бол тэгээ ер нь аль тий алдаж онож байж л тийм бүтдэг зүйл заавал бүр мундаг болчоод бүр сайн болчоод гаргана юу байна гэхгүйгээр та одоо хийж бүтээж байгаа зүйлээ ч юм уу хийж бүтээж байгаа зүйлээ ер нь ингээд эхлүүлээд бүтээгээд гаргаад тэгээ инхэн айгуу чухал болох нэг юм хөө мессеж юм шиг санагдаж байна. Замарч юм хүсвэл тэг бүтээлж орлого гэсэн ийм сэсэдтэй 7 хоног юм байна. За тэгээд таны одоо энэ 7 хоногийн уур амьсгалыг харж чадж байна. Уур амьсгал. Тийм хайр сэтгэл харилцаан дээр уур амьсгал нэлээх вэ гэж бодож байна гэж зүрх гарсан учраас тэ хэрэгтэй. Тийм тэгэхээр зэрэг энэ 7 хоногт яг хоорондын харилцаан дээр нэлээ ойлголцол байж магадгүй юм байна. Хоёр хүний хооронд гэдэг ч юм уу те хоорондын харилцаанаар одоо бие биенээ ойлголцох, зөвшөөл те бие биенээ одоо тийм мэдрэх ямар ч иймэрхүү нэг уур амьсгал энэ. За энийг харах юм бол тийм ямар ч энэ дээр хайр сэтгэлийн харилцаан дээр амны зүйл за хайр сэтгэлийн харилцаа биш маа гэхэд хоорондын харилцаан дээр тийм тэйлийн дуурлалт хүн тогтлол хүсэл гэдэг байгаа. Тиймэрхүү уур амьсгалууд 7 хоног тийм болох юм аа. Айгу дуурлал хайр ч юм уу тий скол ингээл тогтлол хүсэл тиймэрхүү зүйл ихтэй одоо 7 хоног болж магадгүй өсөг энэ уур амьсгал дээр татж авахар зэрэгтэй. За тэгээд за нэгтгэхээс одоо бүтэн сая өдрийн хүртэл ямар хөө одоо өдөр хангуудыг Тэний өдрөөр авчизээ. За нэгд өдөр болохоор зэрэг завслаар энэ нөө YouTube юм шалтгаан гаргахаар гаргадаг юм бол би ингээд арчи. За ямар ч юм тийм нэгд өдөр болохоор зэрэг одоо тэгээд юу ч юм бэ? 5 метр хүүгээ баясгах гэхүү. Ямар ч нэг тийм таашаал идлэх ч юм уу 5 метр хүүгээ баясгах энерги солилцох тиймэрхүү уур амьсгалтай нэг давтамжтай ч юм шиг нэг тийм 5 метр хүүгээ баясгах гэж хэлээ да тий. Иймэрхүү одоо уур амьсгалтай өдөр байна. За тэнийг энэ дор. За тэгээд би яа ингэж болохоор энэ нөгөө өцгөн 2 хүн байгаа байхгүй. Энийг нөгөө YouTube-ээс нөгөө тиймэрхүү бичлэг нөгөө автоматар сууд устгачт юм билээ тий. Тим зорилготой бичлэг биш шүү гэдэг ингэж тавьчаа. За тэгээд одоо 2 дахь карт нь болохоор зэрэг 20 өдөр болохоор зэрэг ер нь аль нэлээд зугаа цэнгэл автах өдөр яж магадгүй жоохон зугаа цэнгэлээ хэтрүүлэх ч гэдэг ч юм уу тий. Юмд ерөөсө хичээхгүй байх гэдэг ч юм уу тий хит зугаацах тий. Нэг тиймэрхүү уур амьсгалтай өдөр ээ. За тэгээд 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр тэгээ ард гэр бүлийн ямар нэгэн асуудал ээ. Яг жижиг аркан болохоор зэрэг ард гэр бүлийн тий одоо жижиг шажиг асуудал гарч ирэх байх ч юм уу тий. Эсвэл ард гэр бүлийн асуудал дээр тий нэлээ сэтгэл санаа зориулах ч юм уу тий. Иймэрхүү зүйл ээж магадгүй байна. За тэгээд 3. За 4 дахь карт одоо 4 дахь өдөр болохоор зэрэг тэнэлээ маш чөлөөтэй юм. Энэ карт нь шал өөр шууд ирсэн гэж байгаа хгүй. Тэгэхээр зэрэг 4 дахь өдөр ингээд
та сэтгэл санаагаа эрс өөрчлөх нэг тийм шинэ урам зориг авцсан. Тэгэхээр ингээд сэтгэл санаагаа ингээд оронгоор нь одоо эрс өөрчилсөн. Иймэрхүү байдалтай өдөр байна. За гоё өдөр энэ. За 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр ямар нэг юм хийжсэн ч юм уу тэгсэн чинь тэрэн дээр одоо юу гэдэг нэг юм жоохон болохгүй байх ч юм уу те. Тэр дээр жоохон одоо баг зэргийн бохимдол бол байж магадгүй юм байна. Тийм. За энэ дээр болгоомжтой ойлгаагүй баг тав. За хасаа өдөр болохоор зэрэг хасаа өдөр шударгасныг хардахгүй энэ ингээ буруу харнаа гэдэг чинь шударгасыг жоохон буруу одоо юу яадаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг 5 дахь биш хасаа өдөр болохоор зэрэг одоо өөрийнхөө аашлах тий миний зөв гэж одоо гүжих гэдэг ч юм уу юу гэж миний л зөв гэл тий тэгээд миний зөв гэж ингээд жоохон тийм гүжүүдлэх ч юм уу тий өөрийгөө зөвтгөх ийм уур амьсгал энэ та юм болов өөр хүн болов гэдгийг сайн мэдгүй ямар ч нэг иймэрхүү уур амьсгал бол байна. За энэ дэр болгоомжтой ялгаагүй баг. За тэгээд бүтэнсэ өдөр болохоор зэрэг бүтэнсэ өдөр тийм ер нь бол ингээд нэг бодит байдлыг ингээд хардан болж байгаа юмнууд ингээд байгаад байгаа байхгүй. Бодит байдлыг ингээд бодитоор ингээд харж чадахгүй жоохон болохгүй юм дэрхийд одоо сэтгэл хөдлөл гарах гэж магадгүй мэн. Тийм. Одоо бүтлгүүтэл одоо тийм бүтлгүүснээ одоо зүйлээл ингээд хараад тэрэн дээрээ л амир одоо сэтгэл санаа айгу одоо юу гэдэг хөдөл юу яагаад ингэчээ болохгүй штэ ингэч штэ гэлтэй. Гэтэл яг үндэ ингээ бодит байдлыг сайн харах юм бол ингээ болж байгаа юм ингээ байгаад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ингээд бүтэн шадар болохоор зэрэг тийм бодит байдлыг гэтээ тийм болж байгаа зүйлээ олж харж чадахгүй байгаад байх. Тийм. Одоо болохгүй байгаа юм дээрээ л ингээл тийм бодоол хараал байх. Тэгээ нэг иймэрхүү уур амьсгал энэ тэгэхээр зэрэг тийм бодитоор одоо тий ойр тарнаас хажиглаараа ерөөсөө тий болж байгаа юм одоо цаан чин зөндөө шүү гэсэн үг байна. За юм болгорлаа. За ингээд бүх картуудаа ингэж тайлбарлал дуусчаад бүтэн сойдвартай. Тэгээд энэ 7 хоногт танд илгээх сахиус нэнгэрийн мессеж. Тийм хүүхд эхлээл шуу ярьж байгаа л дараа нь жоохон урагшлал бүр ингээл гэрлээрэл дараа нь бүр ингээл цэцүүгээрэл ингээл баг багаар ингээл урагшлаад байгаа хгүй юм утгатай карта. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд илгээх сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол та яг одоо ингээд алдаж байгаа мэт танд өөрт чинь ингээд санагдчихж магадгүй. Гэхдээ амьдрал ингээд яг энэ хөвгчигтэй ингээд бодитоор ингээд баг багаар ингээд урагшилж байгаа шүү тийм. Одоо бүх зүйл удаан мэт боловч та дотроо ингээд тийм өсөж байгаа тийм таны өмнөд чинь ингээд баг багаар гэдэжлээ явж байгаа шүү гэсэн иймэрхүү мессеж гэж болох юм. Та ингээд одоо унсанч босож босоол ингээл баг багаар ингээл яваал байгаа шүү гэдгийг одоо хэлж байгаа юм карт юм байна л да. Тийм. За тэгээд эсвэл өөрөөр бас нэг өөр мессежээр арай өөр утгаар хэлэх юм бол одоо яг одоо та зөв зам дээр явж байгаа тийм. Удаан байгаа ч гэсэн та урагшилж байна. Одоо бүү шантраараа тийм. Одоо гэрэл тийм таны өмнө ойрхон биш үү гэсэн байна. Энэ гэрлэр шинэ бүццүүрсэн баг. Баг баар ингээл сажраал байгаа хгүй. Яг дунд нь унж боссон ч гэсэн ямар ч ингээл. За иймэрхүү утгатай мессеж. За ямар ч гэсэн одоо танд хэрэгтэй. Тийм одоо мессеж ивэл тэг хүлээж аваарай. За тэгээд одоо таны сонголтын картнаас энэ 7 хоногт хэрэгтэй мессеж авъя. Давлгаа сонголтын тийм одоо мессеж болохоор зэрэг ер нь бол ингээд танд ингээд шин давлгаа, шин уур амьсгал ингээд орж ирж байгаа юм л да одоо таны амьдралд. Тийм. Од гар ингээд солигдоол тий. Тэгэхээр зэрэг урд нь ингээд хэрэг амьдралд ч ямар нэгэн урд нь одоо зогссон байсан ч
зогссон байсан ерөөс явахгүйсэн юм байсан бол одоо ингээд амьдралын шин урсгал те орж ирж шүү, шин давлага орж ирж байна гинэ. Тэрийг танд ингээд сануулж байгаа юм шиг юм карт байна. Тэгээд бол одоо танд ингээд шин боломж, шин шанс боломж гарч ирэх юм уу? Эсвэл одоо шин санаа, шин хүн, шин мэдрэмж, шин урам зориг тий одоо тань руу одоо ирж яан шүү гэсэн ийм утгатай мессеж бай. Одоо амьдралд чинь ингээл явтаа шин одоо цаг үе ирж ийн одоо юм чи ингээд өөрчлөгдөх гэдэг шүү гэдэг юм л да. Та яг одоо ч юм өмнө ч юм жоохон ингээд гаццсан зогссон байсан бол тий утгагүй шин уур амьсгал амьдралд ч орж ирэх гэж байна гэж байгаа юм шиг иймэрхүү утгатай карт байна. Замарсан гэхээр тий танд хэрэгтэй үг гэсэн бол тийм дундаас хүлээж аваа гэж хүсье. За ингээд бүх картаа ингээд тайлбар дуусаад тий үнэхээр одоо таарад тий таалагдсан бол лайк терапевтийн бартаараа мөн таалагдаад танаа дэмжих хүсэлтэй хүмүүс сайхан бол төрдөн адилаар бол надад эмоцтар бол би бол маш их баярлнаа. Мөн та өөрийнхөө 7 хоногийг тий сайнаар бэлэгдэж байгаа гэсэн үг шүү. За эмоцны хайр дурлал хүчтэй гарч ирсэн болохоор зүрх тартамлуу тий таны дараагийн 7 хоног тий догтлолтой сайхан тий зүрх сэтгэл лээсээ баярсан тийм зүйл одоо тийм 7 хоног болоосоо гэж бэлэгдээд тийм зүрх нь ал ямар шөнгөтэй жаална заавал амжтэй. За Яач хүмүүс нөгөө зүрх их дарддаг болохоор зэрэг зүрх тэгээд ард нь гоё джентльмен юм залуугийн ямар ч ял тарчхан. Тэгэх юм бол би 20 дахь картыг сонгосон бөгөөд одоо намайг дэмжиж байна гэж ойлгоё. Зүрх ард нь тэгээ нэг юм джентльмен залуугийн ямар тараараа. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн. Одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай. За ингээд 3 дахь картыг сонгосон нэмэр эхлэе. 6 сарын 30-наас 7 сарын 6-ны хооронд ямар хөдлөн болох вэ? За нэгдцээ. За энэ картад гарсан байна. За хамгийн ихний энэ карт орлохоо зэрэг энэ 7 хоногт одоо ямар асуудал чухал болох вэ? Ямар сэдвтэй 7 хоног болох вэ гэдэг дээр татсмаа. Тэгэхээр энэ 7 хоногт ингээд таны сэтгэл санаа айгүй олон зүйлд тий ирч хүчтэй олон зүйлд ингээ хуваагдаад байгаа байхгүй юу? Олон зүйлсгөл хийх гээд байгаа юм шиг тий нэг иймэрхүү. Тийм тэгэхээр зэрэг яг гол юмаа барьж авах хэрэгтэй гэсэн юм карт байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт энерги зэгцлэх тий анхаарлаа одоо нэг зүйл рүү чиглүүлэх одоо дотоодын төвдөө өөрийнхөө энэ одоо дутуу байгаа тий энэ одоо төвдөө буцах тэр зүйл хамгийн чухал асуудал болж магадгүй юм байна. Гэтэ энерги төвлөрүүлэх одоо өөрийгөө ингээд одоо ийм олон зүйлд хуваахгүй тий нэг зүйл дээр нэгтгэх тий. Тэгээ нэг чиглэлд ингээд зангид гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг ер нь бол амархнаар хэлэх юм бол одоо олон юм хөөлгүй тий. Олон юм хөөлгүй гол дутуу байгаа зүйлэл олж их нь айгүй чухал болох юм байна энэ 7 хоногт. За ямар ч энэ карт ингэж тайлбарлая. За тэгчээд энэ 7 хоногийн одоо өөр амьсгалыг харъя. За өөр амьсгал нь болохоор зэрэг тийм энд ингээд ангаа ханаад байгаа байхгүй юу? 2 тоогроо тий. Тэгэхээр энэ 7 хоног яг нэлээд хөдөлгөөнтэй тий явдал судалтай байж магадгүй гэхдээ бас давхар нэг тийм хүүхдийн боловсрал хүмүүжил цаг гаргах ч юм уу те хүмүүжил боловсролын нэг тийм уур амьсгал байгаа байхгүй та өөрөө магадгүй эсвэл хүүхдтэй ажилладаг хүмүүс ч юм уу эсвэл өөрөөсөө одоо тийм дар хүмүүс аюу тий одоо насаар баг ч юм те хүмүүстэй ажилладаг хүмүүс ч юм эсвэл өөрийн хүүхд ч юм уу те ямар нэгэн хүүхдийн боловсрал хүмүүжил асуудал аюу чухал болох магадгүй тийм юм одоо
багш нар ч үзэж магадгүй эсвэл юм хүүхдтэй ажилладаг хүмүүс ч үзэж магадгүй эсвэл таны өөрийн хүүхд ч юм уу те хүүхдийн боловсролын тийм хүмүүжил одоо цаг гаргах ч юм уу тэр асуудал аявих байх ч юм уу те тиймэрхүү өр амьсгал байна. Тэгээд жоохон нэлээд хөдөлгөөнтэй 7 хоног шүүж гэж хэлж магадгүй. Тэнийг харт гарах юм бол айгүй хөдөлгөөнт 7 хоног болно. Ямар ч байсан нэг газар руу одоо явхаар одоо мордох те гарах, явах, шилжилт хөдөлгөөн ямар нэг юм хүн тань дээр хүрлцэн ирж магадгүй эсвэл та өөрөө хүрлцэн юу гэдэг очих гэдэг ч юм уу те. Ямар ч байсан нэлийн хөдөлгөөнтэй 7 хоног гэж бодож байна. Тийм бас энд ингээ хүүхдийн хүмүүжил боловсрал гэсэн иймэрхүү бас юу орж ирээд байгаа байхгүй. За нэг иймэрхүү өр амьсгал байна. За тэгчээд одоо нэгтгэхээс бүтэнсэ өдрөөр хүртэл нэг өдрөөр нь өр амьсгал харъя. За нэгд өдөр бол нэлээд одоо шинэ хүсэл тэмүүлэл томоохон зориг тий гартаа юм барьсан. Томоохон зориг та шинэ зүйлийг хүсэж эхэлж магадгүй. Тэгээ ер нь цаашдын амжилтандаа хүрэх одоо эрмэлзэлч айгу сэргэн гэсэн байна. Тийм. Тэмлэн томоохон зориг тавих юм ингээд цаашдынхаа ингээд одоо хүрэх амжилтлаа ингээд одоо юу гэдэг ингээд гिचин болох юм байна штэ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү тийм хүсэл эрмэлзэлч ингээд тий сэргээд эхлэх юм байна. Яа. Заавчлаа манай хүн ч орхироо тааш байна. Чаачхан дэрийн янзлаа. За тэгээд 2 өдөр болохоор зэрэг 2 өдөр бол нэлээ одоо бүхэл зүйлийг ингээд айгу хүлээж авсан нэг тийм зөөлхөн хүнийг алт гарсан байна. Та өөрөө юм байх юм уу те бүх юм эгөө яах болмол тий гэдэг ч юм нэлээ айгу тийм бүх юм хүлээж авах айгу юмд айгу зөөлөн хандах. Эсвэл та бишэлэгт одоо таныг одоо бүхий л талаараа ойлгох тий танд ингээд гоё зөөлөн зөвлөгөө өгөх тиймэрхүү хүнтэй таарах тийм хүний нөлөө их байх тийм өдөр гэж магадгүй юм байна. Эсвэл та өөрөө тийм байна гэсэн үг. За 2 өдөр. За 3 өдөр болохоор зэрэг 3 өдөр тэг жоохон стресс байна 3 өдөр. Тийм сэтгэл жоохон тэг тавгүй ч юм уу те. Одоо 3 өдөр болохоор жоохон энэ яг жижиг аркана болохоор зэрэг одоо та нэг татгалзмаар үйл явдал ч юм уу эсвэл хүлэн зөвшөөрөх хэцүү нөхцөл байдал ч юм уу эсвэл ингээд нэг тийм мэдмээргүй байгаа зүйлээ мэдсэн ч юм уу жоохон тийм сэтгэл зүрх жоохон тийм таагүй юмрхүү өр амьсгалтай болчихгүй гэж магадгүй. За энэ дэр боломжтой байх гайг бах. За 4 өдөр болохоор зэрэг тийм ер нь ал нэлээд одоо сэргэлэн авжин талгайгаа ажиллах өдөр байж магадгүй. Тийм. Жамарсан гэжлээ. 5 өдөр болохоор зэрэг тийм жоохон зориггүй байх гэдэг юм магадгүй 5 өдөр зориггүй, төлөвлөгөөгүй явах тийм ийшээч явах юм даа одоо юу гэдэг нь эсвэл нэг тийм жоохон зориггүй төлөвлөгөөгүй ингээд байчих гээд байна. За 5 өдөр тийм энэ дээр анхаарал тавих гайг бах. За хагас өдөр болохоор зэрэг тий ер нь бол ингээ тгий гэсэн хүсэл эрмэлзэл ингээ бадрах тий бадрах одоо тий ер нь бол ийшээ чи нэлийн тавхих явах хөөцөлдөхгүй хөхтэй тийм өдөр аж магадгүй юм байна. За бүтэнсэ өдөр болохоор зэрэг тий нэг карташ харцсан бүтэнсэ өдөр яг нэг тийм талгай ондих завгүй өдөр байх гэж магадгүй. Эсвэл хоёр варианттай л чи эсвэл одоо олон зүйлд ингээд дарагдаад яг юуг төрүүлж хийхээ мэдгүй ойлгохгүй жоохон зохион байгуулахгүй жоохон юм сан бараагүй байчих гэж магадгүй юм байна.
Эсвэл та толгой хүндийг завгүй байх гэдэг ч юм уу тийм. За нэг юмрхөө ийм уур амьсгал харагдаж байна. За ингээд нэгтгэс бүтэн өдөр бүх одоо өдрийн уур амьсгалыг тайлбарлачаад танд энэ 7 хоногт одоо сахиусны грин мессеж change direction. Хүн төрөхдөө л яг уу тийм ерөнхий нэг том дэвдийн зураглалтай өөрхөн амьдралын зураглал ингээд гаргачаа төрд юм байна л да. Тэгээд тэр зураглалыг чинь дагуу ингээд болгох цаг ирж байгаа гэсэн иймэрхүү карт байгаа байхгүй. Тэгэхээр энэ картаар танд одоо таны сахиусны өнгөрөд юу хэлж байгаа нэхлээр зэрэг өөрчлөлтөнд айгу нээлттэй агараа тийм. Ер нь бол таны одоо хүсэн хүлээж байсан зүйл ингээд шал өөр хэлбэрээр тэг ирчиж магадгүй тэгээд одоо тийм битээ эсэргүүцээрээ жоо өөрчлөлт байна гэдэг аахгүй change тийм. Эсвэл за нэг юм одоо мессеж хийж болох юм. Эсвэл одоо таныг өөрийнхөө одоо тэнгэртэй итгээ одоо таныг одоо таны харсандаасаа тэнгэрүүд таныг зөв чиглэл рүү ингээд чиглүүлж байгаа. Тийм тэгэхээр зэрэг болохоор таны яг одоо ингээд таны өөрөө ч мэдэрч байгаа зам мөр ингээд бүрхэг мэт боловчиг өөрийнхөө тийм итгэл сэтгэлээр бол гэрэлтүүлэр гэсэн байна. Ямар ч байсан тэнгэртэй итгээрээ одоо таныг зөв чиглэл рүү ингээд одоо чиглүүлж байгаа шүү. Тийм итгээрэл гэж байгаа шүү байна. Өмнөх түрүүний миний эхний мессеж болохоор зэрэг нөгөө өөрчлөлтөнд аягүй нээлттэй байгаараа тий одоо таны хүсэн хүлээж байсан зүйл чинь шал өөр хэлбэрээр ирж магадгүй шүү. Тийм битээс рүү үсрэх нэг юмрх утгатай. За энэ хоёр айл нэг нах гэж бодож байна. За айл ингээд тийм таалагдсан мессеж хүлээж аваараа. Тэгээд за ингээд хамгийн сүүлд одоо таны сонголтын картнаас бас энэ 7 хоногт хэрэгтэй одоо мессеж авъя гэж бодож байна. Рest амралт. Тийм сонголтын мессеж болохоор зэрэг тэг ер нь бол амралт гэсэн байна л да. Тэг ер нь бол юу юм байна? Таны амжилт те одоо таны ажил үйлс дээрх таны зорилго дээрх те хүсэж байгаа зүйл дээрх ямар нэгэн амжилт бол таны амралтаас айгүйх шалтгаална шүү. Тийм. Ер нь бол таны амжилт бол таны хэр их амарч өөртөө те цаг гаргаас айгүйх хэлнэ. 50 үедэлтэй хүний одоо таны энерги ингээд шидэ гаргадаг шүү гэдэг байна. Тийм бэ. Тэгэхээр ингээд авчихандаа хэлэх юм бол таны амжилт амралтаас хэлнэ. 50 үед л таны энерги шидэ гаргадаг шүү гэсэн. Иймэрхүү зүйлийг танд хэлж ам шиг санагдаж байна. За ингээд бүх картаа тайлбарлалт туслаа ингээд үнэхээр таарад таалагдсан бол лайт хабити мартаараа. Тэгээд таалагдаад одоо уламжлалт явсаар та намайг дэмжих хүсэлтэй бөгөөд дараагийн 7 хоногоо сайнаар бэлэгдэхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол эмоц дараараа гэж үсэ. Ямар эмоц вэ гэхэлэр зэрэг тийм нэлээ хөтгөлтэй 7 хоног юм шиг санагдаж байгаа учраас Тэмэр гэсэн эмоц тийм дараараа тэгэх юм бол одоо таны дараагийн 7 хоног чинь аз хямртай тийм байгаасаа гэж тийм бэлэгдээд мөр. Тэгээд зя ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн одоо бүх хүмүүстээ үнэхээр маш их баярлалаа ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд 4-р карт сонгосон нэмэр хийлээ. 6 сарын 30-наас 7 сарын 6-ны хувьд ямар хөө одоо 7 хоног болох вэ? За ингээд бүх карттай зэрэг нэгтгэцээ. За ингээд нар гарсан гоё карт гарсан байна. За ингээд эхнээс нь талиа гэж бодож байна. За 4-р карт сонгосон хүн маань энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхэлэр зэрэг тийм ер нь аль нилээн тий одоо нар цаанаас гарц аюу тийм өөдрөг хандлага аюу чухал болох юм энэ 7 хоногт. Тийм. Тэгээ ер нь аль та юу бодож гин те яг тэр зүйл та юу бодож одоо төсөөлж гин яг тэр зүйлээ л энэ 7 хоногт ингээд татах юм байна.
Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт одоо таны хандлага, бодол, төсөөлөл те энэ бүгд бол энэ 7 хоногийн ирээдүг бол тийм бүтээнэ. Үгүй энэ 7 хоног биш ер нь ингээд цааш тийм те. Тийм тэгэхээр зэрэг айгу өөдрөг хандлагыг төлөхөр шүү. Таны ирээдүйн төлөхөр гэх юм бол таны одоогийн байгаа өөдрөг хандлага юм байна. Тэгээ энэ 7 хоног тийм өөдрөг хандлага аюул чухал болно гэсэн байна. Та юу одоо бодол санаандаа юу төсөөлнө тэр бүхнээ ингэж одоо тэр бүгд одоо ирээдүйн хаалгыг нэх хөдөлгөөр нь олно гинэ. Тэгэхээр зэрэг та бодол санаандаа нэлээ юу анхаарах хэрэгтэй юм байна. Юу н өөдрөг байж чадчихна уу гэдэг те. Тэр зүйл энэ 7 хоногт их чухал болно гэж гарч байгаа шиг байна. За ингээд 7 хоногийн уур амьсгалыг ингээд үзье гэж бодож байна. Уур амьсгал 7 хоногийн уур амьсгал гэх юм бол тийм өөдрөг гэсэн захиал наарсан махал өөдрөгтэй. Тийм. Ер нь бол энэ 7 хоног таны хувьд ямар хөө уур амьсгалтай хоног болох магадлал өндөрэй гэх юм бол тийм нэг тийм эрч хүчтэй идэвхтэй айгу санаачлагтай тийм юм цоглог энерги байгаад байгаа хгүй. Энэ 7 хоногт нэлээд тийм цоглог энерги байна. Тэг нарлаг өдрүүд чих гарч магадгүй. Тэг ер нь бол айгу тийм амьдрал айгу буцалсан гэх юм уу. Тэг нэлээд амьдрал та өөрөж идэвхтэй ч юм шиг те эрч хүчтэй идэвхтэй санаачлагтай ийм бол уур амьсгал бол байна. Тэгэд энийг харах юм бол энэ 7 хоногт та ер нь бол ямар нэгэн зүйлийг дуусгах гэдэг имглээ цэгцлээд хураагаад тэ цэвэрлээд тэ тиймэрхүү зүйл хийж магадгүй. Тийм уур амьсгал бас байна гэж бодож байна. За амарсан юм 2 уур амьсгал. За тэгээд одоо энэ 7 хоногт юу ч тохиолдож байгаа тийг өөдрөг хандгалах нь л аюул чухал юм байна л да. Энэ хоёр картаар. За тэгээд нэгтгэс бүтэн өдөр хүртэл одоо ямар хөө уур амьсгалтай өдрүүдээ их юм бол за нэг хоног гаргая. За нэгд өдөр бол тийм ер нь бол 6 цэнгэлтэй өдөр байна. Нилийн 6 цэнгэл наргаан цэнгээ тийм шавуудах ч юм уу тийм тиймэрхүү. Гэхдээ тэр жоохон хитэрчгээд байж магадгүй. Хит 6 цэнгэл хөөх ч юм уу тийм жоохон хитэрчгээд байж магадгүй. За энэ дээр анхаарал тавих гайг бах. За тэгээд 2 өдөр болохоор зэрэг тийм ямар нэг юмыг дууссан босныг нь мэдээд ингээд за энэ ингээд хэрэггүй мэн гэд ингээд цааш авчиж байгаа юм байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тийм ямар нэгэн зүйлийг орхиод явах одоо орхиж явсны биш болсныг мэдээ за одоо болчлаа одоо цаашаа явах гэдэг ч юм уу те нэг зүйлийг ингээд орхиод явах тийм уур амьсгал байна. Тэгэхээр ямар нэгэн хуучмаа орхиод те шин чиглэл рүү эргэх гэдэг ч юм уу чиглэлээ өөрчлөх нэг тиймэрхүү уур амьсгал байж магадгүй байна. За тэгээд за 3 өдөр болохоор зэрэг тийм жоохон 3 өдөр болохоор зэрэг сонирхол буурч магадгүй. Одоо ямар нэгэн зүйлд одоо сонирхоо болох. За хангалттай одоо боллоо доо гэдэг ч юм уу те ямар нэг юм энийг төвчиж яаха болох гэдэг ч юм уу те ямар нэгэн зүйлийг хангалттай гэж одоо болох эсвэл ингэ сонирхоо болох нэг тийм уур амьсгал байна. За 4 өдөр болохоор зэрэг тийм ер нь бол ингээл төөрөлдөөл яах ингээл айгүй олон юм донд ингээл төөрөөл ингээд байхгүй юм байна. Өдөр бол төөрөлдөхөө болох, ямар нэгэн шийдвэрт хүрэх, ямар нэгэн сонголтоо хийх те. За тийм өдөр байна. 5 өдөр болохоор зэрэг тийм нэг юм зоос авахгүй зоос мөнгө гартаа авах. Иймэрхүү зүйл байж болох юм. Эсвэл одоо ямар нэгэн зүйлийг гартаа оруулж авах тий. Эсвэл ингээд гинтийн ч юм уу эсвэл ямар нэгэн гарт мөнгөөр орж ирэх ч юм уу нэг тиймэрхүү гоё өдөр байна. Замарчсан ямар нэгэн зүйлийг одоо гартаа оруулж авах нэ. Ийм уур амьсгал байна. За хасаадэр болохоор зэрэг нэг жоохон уйтгартай гонигтай өдөр гэж магадгүй уйтгартай ч юм шиг тэг залхмаар юм шиг нэг тийм сонио өдөр нэг дими санагдал тийм.
За энэ дэр анхаарал тавих гайг бах. За тэгээ бүтэн садар болохоор зэрэг тийм нөгөө шалтан юу нөхцөөр ингээд дарчаад гэл нөгөө YouTube-с иймэрхүү зураг гарах юм бол шууд юу бичлэг хааж мат юм билээ. За ингээд дарчээ. За ямар ч байсан бүтэн садар болохоор зэрэг ямар нэгэн зүйлд уруу татагдах ч юм уу эсвэл ингээ болохгүй гэж ботсон ч гэсэн хийчих ч юм уу те ямар нэгэн зүйлд. Тиймэрхүү доор амьсгал байна. Таны ямар нэгэн зүйлд уруу татагдах ч юм уу. За ингээ ноод ингээ тавьчих. За тэгээд за бүх одоо нэгтгэс одоо бүтэн өдөр хүртэл ингээ тайлбарлаа. Тэгээд хамгийн сүүлд шинийг асуушин энэ картыг те ингээд энэ 7 хоног танд сахиус нэнгэрийн мессеж танд илээх сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол энэ 7 хоногийн асуу гинэ юм болгоно одоо ингээд асууж гэсэн юм карт энэ тэгэхээр зэрэг сахиус нэнгэрийн мессеж болохоор асуух те өөрийнхөө одоо зүрх сэтгэл юм уу тэнгэрээсээ харснаас нь тэнгэрээсээ ч юм эсвэл өөрийнхөө дотоод зүрх сэтгэлээсээ юмаа ингэж хэлж тэг асууж те ингээд тусламж авахд заавал ингэ золиос хэрэггүй ингээд та хэрэг ганцаардаад нэг жоохон тийм их иймэрхүү хэцүү байдалтай байх юм бол ингээд дугаа байгаад байхгүй ингээд ягаад юм бэ гэдэг ч юм ингээд ямар ч сан өөрийнхөө харснаас нь тэнгэрээсээ ч юм уу зүрх сэтгэлээсээ ч юм уу те одоо асуугаад ингээ гуйхад итгэхэд тий өөрийнхөө зүрх сэтгэлдээ ч юм уу харснаас нэнгэрүүдтэй ч юм ингээ гуйгаад асуугаад итгэхэд ингээд амьдрал ингээд аягүй болдог шүү тий амьдрал арай илүү аягүй тийм тэнүү уучим сайхан болдог шүү тий тэгээ ер нь бол асуух гэдэг зүйл бол юу гэмтэй залбирал асуух гэснээс илүү яг нөө залбирал юм шиг аз тий залбирлыг хэлж авах гэж байна миний бодлоор тий залбирал тий залбирал бол ингээд тэнгэрт нэвтрэх хаалга нээж байгаа одоо эхний алхам юм шүү гэдэг. Ийм мессеж танд өгч гэнэ гэж бодож байна. Тэг яг нөгөө англиар асуух гэхэлэр ингээд магшлаад орчуулвал асуух болчихно л доо. Зүгээр яг монголоор ингээд утгаар нь одоо орчуулах юм бол тий тайлбарлах юм бол одоо залбирал тий өөрийнхөө зүрх сэтгэлдээ өөртөө харсан дасан тэнгэртээ тий залбираараа тэнтэх юм бол тий залбираад гуйгаад итгээд инхэд бол тий амьдрал бол тийм болдог шүү. Амьдрал аягүй сайхан болдог шүү. Тэ ер нь бол залбирал бол тий тэнгэрт нэвтрэх хаалга нээж байгаа. Алхам юм шүү гэсэн байна. За ямар ч юм. Яаж тайлбарлая даа гэж бодчихсон чи харин гинт залбирал гэж орж ирсэн. Тийм залбирал юм байна. Аасгүй штэ. За тэгээд тий за ингээд одоо хамгийн сүүл чинь одоо таны сонголтын картнаас бас танд энэ 7 хоногт хэрэгтэй мессеж авах гэж бодож байна. Ready бэлэн болсон одоо өсөр яв гэдэг юм ба шүү дээ. Тэгэхээр энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь л одоо бол ингээд та өөрийнхөө те чин хүслээ те одоо биелүүлэх тийм айгу төгс мөч юм байна л да. Юу ч л яг л таны чин хүслээ одоо тийм биелүүлэх айгу чухал мөч юм шүү. Та яг одоо те одоо хүсэж байгаа зарж байгаа ажил үйлсдэрээ ч юм уу те яг одоо хий үйлдэлсэн байна. Тийм. Яг зөвхөн ажил үйлсдэр биш л те. Зүгээр одоо яг таны хувьд те энэ 7 хоногт өөрийнхөө одоо чин хүслээ тийм биелүүлэхтэй айгу тийм чухал мөч юм шүү. Тэгээ яг одоо хийгээрээ эхлээрээ үлдээрээ гэж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд одоо бүх карта тайлбарлал дуслаар ингээд үнэхээр таалагдсан бол тийм лайк тархаа бити мартаараа. Аман таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс авах юм бол одоо уламжлалт ясаараа. Тэгээ одоо таны дараа одоо энэ 7 хоногийг биелэгдээд тэнар
энэ 7 хоногт айгүй идэвхтэй, эрч хүчтэй, цаваа сэрлэн байгаараа тий. Тийм бүх юм чинь өдрөг сайхан байгаасаа гэж одоо бэлэгдээд та над дээр одоо нар гэсэн имор дарах юм бол өөрийгөө одоо энэ 7 хоног аюу сайнаар бэлэгдэж байгаа юм уу? Та намайг дэмжинэ гэсэн үг шүү. Энэ уустар нь хаалга гинт бүдүүн болоод сүйд эхлэж. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай.